Дараах 3 үгийг би өөртөө үргэлж хэлсээр ирсэн. Нэгдүгээрт би яаж гэдгийг мэдэхгүйч яаж ийгээд ямар ч хамаагүй аргаар болгоно. Хоёрт I can do all things. Гуравт өдөр бүр 1% ахиц 1% алхам. Эдгээр 3 үг амьдралын минь бүхий л мөчөд хамт байж өөртөө хэлсээр өнөөдрийг бүтээсэн. Өнөөдөр бол 2025 оны 6 сарын 19. Цаг хугацаа өнгөрсөөр л бат өрлөө. Бидэнд яг юу болохгүй байна? Бодит төсөл ирмэлзэл, хоршаар, шалтгаан дутагдаад байна уу? Эсвэл яг хэтэрхий тайван байгаад байна уу? Яг юу болоод байгаа юм бол тоо? Эсвэл 100% бурханд итгэх ёстой юм болов уу? Өдөр хоног үнэхээр нүдний минь өмнө урсан оцоор л байдаг. Хийх ёстой болон хийхийг хүссэн зүйлс маш олон байна. Даанч би цагаа нэг л аар саархан зүйлд зарцуулаад байна да. Үнэн дээр надад дутагдах зүйл алга. Би минь нэрүүл байна, нас минь залуу байна, гэр бүл минь байна. Мөнгө олох мэдлэг, ур чадвар минь ч байна. Танилын хүрээлэл минь ч байна. Хийхийг хүссэн хүсэл тэмүүлэл маань ч байна. Гэтэ дөнгөж сая нэг зүйлийг анзаарлаа. Урд цагт тамирчин байсан үеийн бат өргөл үнэхээр дүрлэлцэн хийхгүй л болохгүй гэсэн тэмүүлэлтэй маш их дутуу зүйлстэй байсан. Харин одоо бол яг тухайн үед хүсэж байсан бүхий л зүйл маань ирчихсэн, бүрдчихсэн. Тэгээд өөрийн бүтээсэн тухтай бүстэй гүн хадагдаж орхисон бололтой. Тийм ээ, тухтай бүс их аюултай юм. Ямар ч дарамт дутагдаж гачигдах зүйлгүй болохоор хүн ингэдэг юм байна. Уг нь хийж бүтээхийг хүссэн зүйлс их байгаа, тодорхой асуудлууд ч байгаа атал хэтэрхий тайван болчихсон юм байна. Тийм ээ, би сайхан амьдарч байгаа. Би мэдлэгтэй, ур чадвартай гэдэг бүхэл зүйлс би боловч 5 дахын мансууралд төөрч орхижээ. Энэ зүйлийг би болгохын тулд хэн бүхний үздэгөөг үзэж, туулдгөөг туулж, хийдгөөг хийж, давдгөөг давсан. Маш их хичээл зүтгэлийг гаргасан. 23хан настай гэхэд дэндүү ихийг үзсэн. Харин одоо ингэж зүтгэснийхаа үр дүнд нь өөрөө живж урсан одно гэж юу? Яавч үгүй. Би сүүлийн 5 жилийн хугацаанд жирийн нэг бат өргөлөөс матрикс өргөө болж өөрийгөө бүтээсэн шүү дээ. Яг энэ тэмдэглэлийг бичиж явахад хүсэл мөрөөдөл, гал ирмэлзэл маань дахин аслаа. Удаан хугацаанд бодсон Burning Passion брэндээ эхлүүлж хэдэн мянган хүний мөрөөдөлд хүрэх замыг заавал хамтдаа туулах болно. Амьдрал үргэлж зовлон жаргалаар ээлжилдэг. Үнэхээр буугаад өчхмөр амьдрал яагаад надад ингэж хандав гэж гоншгонмоор шаналсан, тарчилсан үеүүдийг би туулсан. Ганцаараа уйлж суусан мөчүүд ч байсан. Одоо эргээд харахад энэ бүхэн төр зөөрийнх л байсан. Бусад олон хүмүүс ч өөрийн хүнд хэцүү сорилттой мөчүүдийг туулж байгаа. Тиймээс Burning Passion брэнд бол миний, чиний хэн бүхний уналт босолт гээд бүхий л үед хамт байж мөрөөдлийн зүг чиглүүлэх анд нөхөр юм. Тиймээс би үүнийг заавал хийх болно. Дараах 3 үгийг би өөртөө үргэлж хэлсээр ирсэн. Нэгт би яаж гэдгийг нь мэдэхгүйч яаж ийгээд ямар ч хамаагүй аргаар болгоно. Хоёрт I can do all things. Гуравт өдөр бүр 1% ахиц 1% алхам. Эдгээр 3 үг амьдралын минь бүхий л мөчөд хамт байж өөртөө хэлсээр өнөөдрийг бүтээсэн. Яг одоо би янжуур тамиг вейп сахараас гарах челленжийг хийж байгаа. Бас л эдгээр үгсээ өөртөө хэлж даван туусаар юм. Цаашдаа зөвхөн сигар эсвэл шишаа татах болно. Тийм ээ, би энэ тэмдэглэлийг бичээд дахин төрлөө. I can do all things.